За сайн байцгаана уу? Бүгдний өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ сайн байна уу? Подкастынхаа ээлж дугаарыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдэв бол сэрсэн хүн гэж хэмбэ? Сэрсэн хүнд юу тохиолддог вэ гэдэг сэдвийн хүрээнд хэдүүлээ ярилцъя. За ерөнхийдөө энэ сэдвийн хүрээнд нэг 9-10 дэд бүлэг хуваагдчихж байгаа. Ерөөсөө хэдүүлээ сэрэлт гэдэг сэдвийг, ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт гэдэг сэдвийг голлоод сая сүүлийн хэдэн 7 хоног нэлээд сайхан ярилцлаа. Тэгэхээр энэ сэрсэн хүнд юу тохиолддог вэ гэд подкастыг хийж байгаа яг гол учир шалтгаан нь гэвэл одоо өнөө цаг үед амьдарч байгаа хүмүүс бид нар нийтээрээ сэрсэн хүн, сэрээгүй хүн гэд ямар юм одоо айхтар сүрхий те хайрцагт орцсон байгаа юм бэ гэдгийг анзаарсан. Тэгэхээр энэ хайрцагт орцсон байгаа сэтгүүгээ хэдүүлээ жоохон ч ихсэн задлаа хараагаад хэлье. За бодох өнцгөө үргэлжлүүлье гэд одоо өнөөдөр ярих сэдвүүдээ шууд эхлүүлье. За нэгдүгээрт нь сүнсний сэрэлт, ухамсарын сэрэлт. Энэ сэрэлт гэдэг нь ерөөсөө өөрөө бидрийг одоо үхэн хөлтөл үргэлжлэх те амьдралын насан туршийн процесс үйл явц юм гэдгийг сайтар ойлгосоо гэж хүсэж байна. Тэгэхгүй бол сэрэлт яг эхлэхэд ихэнх хүмүүс маань сүнсний тэр хар шүн гэдэг сэтгэл санааны маш хүнд уналттай тэр дотоод тарчлаан, дотоод зөрчилдөөн, сэтгэлийн хоосрлуудыг мэдрээд за түүнээсээ ер нь бол айгаад шантрах хурдхан шиг энэ үйл явц нь дуусаасай, хурдхан шиг сэрэлтээ дуусгаад санаа амар амьдрах юмсан гэдэг ийм ойлголтууд айгүйх яваад идэм билээ л дээ. Тэгэхээр сэрэлтийн энэ үйл явц нь хүн болгоны ухамсар сэтгэхүй амьдралын тууллаас шалтгаалаад өөр насанд бол яалтчгүй эхлэдэг байна. Зарим нь нэлээд бага залуу насндаа тий 14 5 тагаас хүртэл сэрэлт эхэлж байна. За зарим хүмүүс нь бүр 70 гарч иж тий 80 хүрч иж. За ихэнх хүмүүсийн хувьд гэх юм бол яг дунд насны дээр нь тохиолдод байгаа. Ерөнхийдөө 25-аас нэг 50 насны хооронд за дийлэнх хүмүүсийн сэрэлт эхэлж байгаа. Тэгэхээр сэрэлт гэдэг маань тодорхой эхлэх хугацаатай байна. Гэхдээ дуусах хугацаа байхгүй шүү. Та бүхэн мөхтлээ сэрэлтийн процессыг үргэлжлүүлээд явах болно гэдгийг сайтар мэдэж аваасай гэж хүсэж байна. Тэгээд нөө зарим хүмүүстэй би хизээ сэрж дуусах вэ? Би хизээ сэрж болох юм бэ гэж ингээд асуудаг чи. Тийм баг нөгөө сэрэлтийг маань хурдан дуусгаад өгөөч тийм сургалтай байна уу гэж орч ирээд идэг. За тэгэхээр хэдүүлээ сэрсэн хүнийг хэрхэн таних вэ гэдэг нэг сэдв рүү орж гинэ. За ерөнхийдөө бол яг сэрсэн хүн гэдэг юм бол юун төрөнд яг өөрийнхөө энэ амьдралын зорилгыг ойлгосон хүн буюу олсон хүн гэж хэлж болно. Тэгэхээр ерөнхийдөө бид нар те ихэс төрөөл нийгмийн одоо янз янзын шахалтаарч гэдэг юм уу, эцэг эхийн шахалтаарч гэдэг юм уу, бид нар ямар нэгэн юм хүсээгүй болон хүссэн зорилго те дунд нь ингээд сэлж амьдардаг. Тэгэнгүүт юун төрөнд өөрөө өөрийгөө сонсоод би ийм зүйл дуртай юм байна. За эсвэл би ийм зүйл хийх гэж төрсөн юм байна гэдэг тэр мэдрэмжийг ямар нэгэн байдлаар дотроо мэдрээд тэгээ түүнийгээ дагаад үйлдэлийгээд эсвэл түүнийгээ яг таниад биелүүлэхээр явж байгаа. Хүнийгээ яг бүрэн ухаарч ойлгосон хүнийг бол сэрсэн хүн гэж хэлж болно. Тийм. Тэгэхээр хүн болгон энэ амьдрал дээр утга учиртай буюу ямар нэгэн гүйцэтгэх ажилтай, үүрэг даалгавартай төрөөд байгаа. За үүнийг бид нар сүнсний зорилго гэж бас нэрлэдэг идэг. Тэгэхээр энэ сэрсэн хүн өөрийгөө таних хамгийн ерөөсөө том энэ шалгуур нь юу гэх юм бол амьдралын зорилгоо олсон буюу өөрөө өөрийнхөө энэ амьдралд дүүргэх орон зайдаа эзэн суусан хүнийг хэлээд байгаа. За тэгэхээр нөгөө хүн болгон дэлхий дээр үүрэгтэй ямар нэгэн хийх ажилтай төрсэн байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгუთ хүний яг тэр амьдралынхаа үүрэг зорилгыг те энэ амьдрал биелүүлэх даалгавраа биелүүлэхэд нь шаардлагатай өгөгдлүүд хүнийг төрөхөд өгөгддөг юм байна л та. За энийг хэдүүлээ авяас бэлэг гэж хэлдэг шүү дээ. За мөн дур сонирхол хобби гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ өөрийнхөө өгөгдлүүдийг ашиглаад энэ дэлхий дээр хийх гэж ирсэн үүрэг даалгавар зорилгоо олоод хүн болгон хийгээд эхлэх юм бол ерөөсөө дэлхийн ертөнц гэдэг зүйл дээр маань тэнцвэр тогтож эхлэх юм байна. Нөгөө хүн төрөлхтний хүсээд идэг Диважин шиг хүн болгон эвтэй найртай хүн төрөлхтний их тайван цагл бүрэлдэж бий болох юм байна л та. Зөвхөн өнөөдрийн нийгмийг хэдүүлээ харахад тийм үү тэнцвэр гэдэг зүйл одоо хаана вэ? Зөвхөн улс төрийнхөө л байдлыг хэдүүлээ бодоход баахан бөхчүүд, дуучид, лайвч, сэтгүүлчид гэдэг ч юм уу те. Тэр орон зайг дүүргэх ёсгүй хүмүүс нь тухайн орон зайг дүүргээд буюу өөрөө өөрсдөө хийх ажлыг хийхгүй байгаагийн улмаас л бидний өнөөдрийн нийгмийн бүхэл асуудлууд нь бий болоод үүсэж байгаа юм байна л та. Хэрвээ өсчнээ хийгээд, тоогоочоо хийгээд, улс төрчөө хийгээд, уран бүтээлээ туурваад яг хүн бүр өөрөө өөрийн тэр хийх ажлаа хийгээд өөрөө өөрсдөө оногцсон сүнсний үүргээ
биелүүлээд орон зайгаа дүүргээд эхлэх нь л ерөөсөө энэ сүнсний сэрэлт, хумсын сэрэлт явагдаад байгаагийн хамгийн том гол шалтгаан бөгөөд за эннийгээ ойлгоод ухаарсан бол сэрсэн үе юм байна. Яг хүмүүстэй яг өөрсдийнхээ яг өгөгдөл тэр яг одоо сүнсний дуудлага мөн чанараараа хийх ёстой зүйлээ хийгээд ирэхээр цаанаасаа бид нар аз жаргалтай хүмүүс болох нь шүү дээ тий. Бүх хүн аз жаргалтай байхын үндс нь ерөөсөө дуртай зүйлээ хийх л байх гэдэг юм. Яг санаа нь гэх юм уу? Яг өөрийнхөө хийх ёстой зүйлээ олж хийх. Байр байранд очих гэх юм уу тий. Эд эрэхтнэр л ярих юм бол зүрхэн зүрхээ хийчдэг. Гар нь гараа хийчдэг. Хөл нь хөлөө хийгээд бөөр нь бөөрөө хийгээд идэх ч юм уу. Яг байх хэвээр газараа байхар чинь хүний бие өөрөө маш гоё эрүүл оршин тогтно шүү дээ тий. Тэгээд одоо ингээ хараад тахаар манай нийгэм өөрөө асар их бухимдалтай асуудалтай байна гэдэг жаана хүмүүс нөгөө амьдрахын төлөө ч юм уу тий мөнгө төгрөг олохын төлөө яалтчгүй амьд үлдэх шаардлагаараа амьдрах хэрэгцээг нь хангах мөнгө төгрөгийг ч юм уу өгөх тэр дургүй ажиллаа тий үнэхээр аргагүй эрхэмтэл хийгээд яваад байгаа юм байна л. Тэгээд дургууд хүчгүй хичээр угаасаа дургуй зүйлээ хийж яваа хүн яаж аз жаргалтай сэтгэл тэнүү оршин тогтнох вэ? Боломжгүй шүү дээ. За тэнгууд дараагийн сэрсэн үнд тохиолддог зүйл бол сэрсэн үн өөрөө бүх зүйлээс суралцагч хүн байдаг. Маш энгийнээр эргэн тойрныхоо бүх үйл явдлаас суралцдаг. Эргэн тойрныхоо бүх хүмүүсээс суралцдаг. Өөртөө тохиолдож байгаа тэр бүх үйл явдлаас зүйлсээ суралцдаг. Бүр энгийн одоо жижиг зүйлээс хүртэл суралцдаг тий. Зүгээр нэг дуу сонсоод тэр үгнээс суралцдаг тий. Кино үзээд түүнийг одоо маш гүн төвшөнд харж ойлгож энгийн зүйлээс нь ч гэсэн суралцж чаддаг. Тэгэхээр энэ цаанаа өөрөө ямар утгатай вэ гэхэлэр сэрсэн хүн маань өөрөө цэвэр тийм ажиглагч төлөвтөр очсон байдаг. Бүх зүйлийг утга учиртай, хоорондоо холбоотой болдго юм байна гэдгийг ойлгоцсон хүн байдаг. За тэгээд яг нөгөө сэрсэн сэрээгүйгээд ярихаар бас жоохон таагүй ингээд сонсогдоод иж магадгүй. Гэхдээ яалтчгүй бид нар аливаа юмд нэг тийм ялгаж ангиллахын тулд нэр том явах хэрэгтэй болдог тий. За яг өөр дээр ингээд жишээ аваад ингээд мэдрэмжээ ингээд бодъё гингүүд сэрхээс өмнө жишээ нь дандаа нөгөө гадагшаа энэ орчин руу чиглэж амьдэрдэг байсан буюу. За одоо миний бүх анхаарлаа бүх тэр гадаад болж байгаа хүн рүү тий тэр үйл явдал руу чиглүүлдэг. Жишээ нь одоо ямар нэгэн болохгүй үйл явдал боллоо гэж бодоход түүнийг надаас болж боллоо гэж бодох биш. Магадгүй одоо өөр нэг хүнээс болж боллоо. Эсвэл одоо амьдрал угаасаа л надад энэ зүйлийг те ингэж өглөө амьдрал шудраг биш байж гэдэг юм уу. Ингээд түүнтэй холбоотойгоор тухайн хүн ингээд янз янзын авируудыг гаргаж эхэлдэг гэх юм уу. За тэгэнгүүт яг сэрсэн хүн гэдэг бол тухайн тэр гадна болж байгаа тэр үйл явдалд би ямар реакц өгöd байгаа юм бэ гэдгээ хоёр дахь чинүүдээр ажиглаж эхэлдэг. Чи надаас ямар авир гараад байгаа юм бэ? Миний дотор ямар бодол байгаа юм бэ? Наад юу мэдрэгдээд байгаа юм бэ гэдгээ ажиглаж эхэлдэг. Ер нь ингээл анзаараад тахад дэлхийн хүн төрөлхтний бүхэл түүхэн цаг үеийн соёнгийн эрүүлэгчид, эрдэмтэд, мэрэгдүүд ажиглалт бол ерөөсөө л орчлон оргон ертөнцийг таних үндэс юм а гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ суралцагчийг хэн бий болгоод байна вэ гэх юм бол ажиглаж эхэлсэн цагаасаа суралцагч болоод байна гэдгийг хэлэх гээд байна. Ерөөсөө л альва зүйлийн учир шалтгааныг хайж бүх амьдралын үйл тохиолдлуудад ухамсартайгаар ханддаг болох нь ажиглагч хүн гэж тодорхойлж болохоор ч юм шиг. За тэгээд дараагийн сэрсэн хүний шинж тэмдэг бол эрхчлөлт оршихуй болдог. За энэ яг юу хэлж байгаа юм бэ гэхээр энгийнээр ингээд төсөөлө бодохоор унтчихсан бахна шүү дээ. Тэгээ ингээд сэрээд харсан чинь маш их хүлээтэй. Олон зүйлд хүлээтэй байгаа гэдгийг ойлгодог. Гэт гинжлэгдээд гавлагдаад тий. Маш олон зүйлд хүлээтэй. Тэгээд дээр нь сэтгэлийн хортой. За тэгээд сүрэг бодолтой, онцгой эрчимтэй ч гэдэг юм уу те. Тийм байгаа анзаардаг. За тэгээд тухайн зүйлээ сэрээд харсан юм чинь өөрийгөө цэвэрлэх буюу өөрт шаардлагатай байгаа тэр хичээлүүдийг ойлгож эхэлдэг. Бүх тэр одоо амьдралд тохиолдож байгаа бүх зүйл надад ямар нэг юм сурах гээд байгаа юм байна гэдгийг ойлгодог. За тэгээд тэр хүлээсүүдээ нэг нэгээр нь тайлж эхэлж ер нь бол маш эрхчлөлтөд нисхийг хүсдэг. Янз янзын одоо нийгмийн стандарт байна уу тий одоо хин нэгний таагүй бодолд тааруулж байна уу эсвэл хүсээгүй хүнтэйгээ найзлах гэдэг ч юм уу эсвэл дургүй ажиллаа хийх ч гэдэг юм уу өөрт нь таалагдахгүй байгаа тэр бүх зүйл гав гинжнээсээ салаад нисхийг хүсдэг. Тэгээд тэрийгээ бүр яг боддоор үйлдэл болгоод гав гинжээ тайлж эхэлдэг. За тэгээд явж байгаад энэ нь өөрөө бүтээсэн гав гинж юм байна гэдгээ ойлгосон байдаг. Сэрсэн үнэн. За тэгвэл энэ дэр чинь манайхаа яг нөгөө Matrix
гэдэг яриа одоо ялтч орж ирч таарах гэдэг. Бид нэр Матриксыг нэг юм химлэр бүтээсэн орчин яг за Матрикс кинон дээр гардаг шиг л төсөөлөд идэв шүү дээ. Тэгсэн чинь Матрикс гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэвэл нийгмийн тогтоосон стандартуудыг хэлээд байгаа юм бэ. За бид нар ерөөсөө ухамсаргүйгээр энэ нийгмийн тогтоосон стандартад нийцхийн тулд энэ амьдралаа одоо өрн таран хийж зарцуулж явдаг байх нь л дээ. За жишээлбэл өнөөдрийн хэдүүлэнгийн амьдарч байгаа нийгэмд сайн хүн гэж хэмбэ, муу хүн гэж хэмбэ гэдгийг сайхан нийгмээс тогтооцсон байгаа тийм. Бусдад тусалдаг, бусдын төлөө ингэдэг тэгдэг. За ийм хүнийг бол сайн хүн гин. За бусдад тор огшил учруулдаг, өөрийнхөө амийг боддог ийм хүнийг муу хүн гинэ гэдэг ч юм уу. За дээрэс нь ийм хүнийг хөөрхөн хүн гинэ. Тэ? Ийм хүнийг үзэсгэлэнтэй хүн гинэ гэд сайхан гадаад төрхөр нь нэг юм дүрийг бий болгоцсон байгаа даа. Ийм царайтай, ийм биетэй, ийм өндөртэй хүн болол энэ нийгмийн үзэсгэлэнтэй хүн юм аа гэт. Сайн ажилтан гэж ийм хүнийг хэлнэ, сайн аав гэж ийм хүнийг хэлнэ, сайн найз гэж ийм хүнийг хэлнэ гэд. Ерөөсөө та хэд манд бодоод үзвэл бидний амьдралын туршдаа үлддэг, хийдэг үйлдэлүүд, гаргадаг бүх шийдвэрүүд маань тогтоосон стандарт буюу нийгмийн стандартад хүрэхин тухайд л байдгийн байна гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгэхээр яг энэ сэрэлт явагдаад эхлэхээр би энэ нийгмийн стандарт буюу хүмүүсийн бий болгосон худал дүр хуурамч багийг зүүж амьдрахыг хүсэхгүй байна гэд яг хүний дотроос ингээд бүх тэр уяа хүлээсээ тайлах хүсэлтэй жинхэнэ хүний тэр мөн чанар буюу жинхэнэ бэ гэдэг зүйл нь гараад ирдэг. Хүмүүс намайг юу ч хийж ботсон бай би нийгмийн стандартад нийцхийг хүсэхгүй байна. За би яг өөрийнхөө мөн чанараар би оршмоор байна. Би өөрийнхөө дуртай зүйлийг хийж өөрийнхөө дүүрэх ёстой орон зайгаа дүүргэж өөрийнхөө үүргийг биелүүлж амьдрнаа гэд хүн шийддэг тий. Өөрийнхөө эзэн болмоор байна гэд тий. Тэхийн тулд өнөөдрийг хүртэл зохиож байсан дүр тий гав гинжнээсээ салахыг хүсдэг. Тэгээд нэг нэгээр нь дүгнээсээ ангижраад, цэвэрлэгдээд, даваа соройгоо даваад тэгээд явж байгаа хүнийг бол сэрсэн хүн гэж хэлнэ. Энэ дээр бас манайхан зөв ойлгоорой. За сэрсэн хүмүүс маань ингээд өөрийнхөө яг юу хүсэж байгаагаа хийж байна гэдэг байгаа шүү дээ. Гэтэ энэ нөгөө гимт хэрэг үлдээт ч юм уу тий. Ингээд яваад байгаа хүмүүс гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь сэрсэн хүн маань бусдад хор хохиролтой зүйлийг хийхээ болдгоо л гэсэн үг. Нөгөө өөрийнхөө хязгааруулаад хүмүүсийн хэл хязгаарыг нь маш сайн тогтоогоод өөр ингэсэн нөгөө стандартаа өөртөө тогтоочдөг л гэсэн үг юм билээ л дээ. Тий. Өөрийгөө хүлээн зөвшөөрөд ирэхээр бусдыг хүлээн зөвшөөрдөг болно. Өөрийгөө хайрлаад ирэхээр бусдыг хайрладаг болдог. Тэгээд өөрийгөө хүндлээд эхлэхээр бусдыг ч гэсэн бас хүндлэхтэй. Ийм эрүүл харилцаа бий болдог. Өөрөө өөртөө ч тэр өрөөлтөө ч тэр бүх зүйлтэй ийм эрүүл харилцааг бий болгохыг хичээдэг. Дотоод яг өөрийнхөө мөн чанар дуудлагаар ч юм уу амьдраад эхэлж байгаа гэд энэ одоо үйл явцад хүргээд байгаа хамгийн том шалтгаан гэх юм бол хүмүүст нэг ийм ухаарлын явагдт юм байна гэж найз нэг анзаарсан. За тэрний үе гэвэл энэ дэлхий дээр ирсэн хүн болгон оногцсон цаг хугацаатай юм байна. Бид нар нөгөө мөнх амьдрахгүй юм байна. Одоо 100 жилийн дараа гэхэд өнөөдөр энд амьдарч байгаа хүмүүсийн нэг нь ч байхгүй. Бид нар хизээч энэ дэлхий дээр амьдарч байгаагүй мэтэр замхраад одно тий. Тэгэхээр яг ийм богинохон цаг хугацаа надад оногцсон байхад би яагаад бусдын аманд багтаж, бусдад таалагдах гэж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж амьдралынхаа хайрын цаг хугацааг үрэх ёстой гэж. Үгүй ээ, бид нар бүгдээрээ энд түр ирсэн зочид юм байна. Тэгвэл би энэ амьдралаа орхиод явах цагтаа ямар ч харамсалгүй, гомдолгүй, дааз жаргал, талархал дүүрнээр энэ дэлхийг орхино гэдэг. Одоо хүмүүс ер нь л тэгдэж штэ. Сэрсэн хүмүүстэй ингээл уулзахаар амьдрал богино штэ манайхаа. Цаг хугацаа хайрын штэ. Ийм өгцсөн бэлгийг утга учиргүй өнгөрөөнө гэдэг чи өөрөө ямар их одоо харамсал гаслан бэ гэж айгүйх ярьдаг. Тэгээ бас нөгөө өөрийнхөө яг одоо альва зүйл зарцуулах тэр энергиндээ маш харамсалсан байдаг тий. Цаг хугацаанда. Тэр цаг хугацаа, энерги тэр яг ийм өөрт үнэхээр яг өөрийн наз жаргалтай болгож байгаа өөрийнх нь дуртай зүйлтэй л юм энерги цаг мөнгөөч гэдэг юм уу тий үрхийг ирмэлцдэг. Шаардлагагүй шуналдаа хөтлөгдөж элдв янзын хог тий ховц сонор ч юм цуглуулхаа болдог. Тэгээд янз бүрийн одоо хүмүүстэй тэг уулзмааргүй бол өөрөө ерөөсө хүчлэхээ болчихдээ штэ. Тий. Жүжиг тоглохоо болдог юм да. За. Ингээд үүний дараа юу болдог вэ гэх юм бол сэрсэн хүмүүс маань бүтээгч гэдгээ ухаардгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээсэн гол
хүн юм байна шүү дээ гэдгийг ойлгодог. Үйл явдал болж байгаа зүйл надад тохиолж байгаа зүйл амьдралын хэв маяг, миний гадаа төрх, за миний ааш араншин, миний нөхөрлж байгаа хүн ажиллаж байгаа ажилч гэдэг юм уу. Бүх зүйл энэ миний сонголт гэдэг. Сонголтын дээрээс би болсон гэдгийг ойлгодог. Энэ цаана өөрөө юу болж байгаа гэхээр амьдралд гомдхой болж гин гэсэн үг. Буюу би өөрөө л энийг би ерөөсөө бүх юмны эзэн чинь би байсан юм биш тэл гэдгийг ойлгодог. Миний энэ амьдрал чинь бүхэлдээ миний өөрийн сонголтуудаар бүтээгдсэн юм биш үү? Тийм. За яг хөө мэдээж надаас хамаарахгүй байгаа хүчин зүйлүүд бол байгаагийн хувьд байгаа. Гэхдээ ямар нэгэн зүйлд та ямар хариултал гаргах вэ, ямар шийдвэр гаргах вэ гэдэг бол цэвэр таны өөрийн хариуцлагын асуудал юм а гэдгийг маш сайн ойлгодог. Тэгээд ирэхээр тэгвэл би өнөөдрийг хүртэл ухамсаргүйгээр ч юм уу ямар нэгэн байдлаар бүх зүйлийг бүтээгээд ирсэн юм байна гэдгээ ухаад ирэхээр за дараагийн миний хийх сонголтууд би энэ ухамсартайгаар хийгээд би өөрийнхөө амьдралыг яг өөрийнхөө бодож байгаагаар бүтээж чадах юм байна гэдэг ийм гоё ийм мэдрэмжэн дээр очдог. За амьдрал дээр ер нь маш их юм жишээ гардаг шүү дээ. Одоо миний найзалж байгаа найзууд надад таалагдахгүй байна гэд. Тэгвэл зүгээр найзлахаа болчихч л гэж хэлмээр байна. Найзлаад тэр хүмүүстэй цагийг хамт өнгөрөх сонголтоо та өөрөө л хийгээд байгаа шүү дээ. Тэгээ энэ ажилд ажилламааргүй байна гэл байна. Тэгээ энэ ажилд ажиллах сонголтоо бас та өөрөө л хийгээд байгаа шүү дээ. Тэгээ Улаанбаатар амар утаатай нөхлөө хатлаа гэдэг. Тэгээ Улаанбаатарт амьдрах сонголтыг та өөрөө л хийгээд шүү дээ. Магадгүй сонсоод ажил төрөлтэй хүүхдийн сургууль соёл бүгд энд байна. Эндээс ингээ яаж холдох юм гэдэг ч юм уу. Тэгвэл та боломжуудыг судалж үзсэн юм уу? Өөр газар очивол надад ажил төрөл олдох уу? Ийм байх уу гэдэг ч юм уу. Миний яг авсан мэдээллүүдээр бол манай Монголын Улаанбаатараас бусад аймаг хотуудад маань ерөөсөө ажил хийх хүн л олддгүй юм л шүү дээ. Боловсон хүчнүүд нь олддоггүй. Хөдөө төрж өссөн хүмүүс энд их сургуулаа төгсөөд дандаа хотод үлдчихдэг. Ядчил нөгөө хөдөө орон нутагт өссөн хүмүүс маань их сургуулаа төгсчөөд өөрөө өөрсдийнхөө аймаг сум нутаг руугаа буцдаг бол Монгоё гэж боддог байхгүй юу найз нь. Тэнд бол үнэхээр тэр залуу хүмүүсээр төрсөн нутаг нь тэр хүмүүсээр дутж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нутагт төрж өсчөөд буцаж нутаг руугаа явахгүй болвол өөр хинч тэр газар өсөж төрөөгүй хүн тэр газар орныг очиж хөгжүүлэхгүй юм байна л та. Улаанбаатарт тэгэд ирсэн болгоно үлдээд ахаар чинь Улаанбаатар яаж угаасаа энэ анханасаа 500 600 мянган хүнтэй л байхаар хот төлөвлөлттэй тий манай хот чинь. Тэгсэн чинь одоо ингээд баг тэр төлөвлснөөс 4 дахин их хүн амтай болчиход ахаар чинь энэ төгжрөл энэ утаа одоо байхгүй гэдээ яах вэ тий. Тийш үү тий. Тэр тал талын л арга хэмжээ авч шийдвүлээ өнөөдрийн өөрсдийнхөө нийтийн энэ асуудлыг шийдэх юм уу да гэж харддаг. За гих мэтэр ингээл бодоод ах юм бол яагаад өвчтэй байгаа, яагаад тарган байгаа гэдэг ч юм бодоод үзэхэр зүгээр тарган байгаагийн шалтгаан л тэр их идэх сонголтоо, эрүүл бус хооллох сонголтоо та өөрөө л хийсэн байж тээ. Хүн яг энэ би энэ амьдралаа өөрөө бүтээгч юм байна, би бүх сонголтуудаа өөрөө хийгч юм байна гэдгийг ухаарчаар бусад руу буруугаж ихдэг буюу хохирогчийн дүрд тоглодог сэтгхүүн өөрөө замхраад анаагдаад хүнээс одоо чөлөөлөгдөд эхэлдэг юм байна л та. Хохирогчийн сэтгүүгээр хандаал гадаад орчинд тий буруу өгөөл яваад тахаар хүн хизээч альва тэр үйл явдал нөхцөл байдлыг бодтоор буюу эрүүл нүдээр харж засах дүгнэлт шинжилгээ хийх нүдэн сохорчдөг юм байна. Тэгэхээр ерөөсөө хэдүүлээ заавал сэрсэн гэдэг ч юм уу сэрээгүй ч нэ хамаагүй та өөрөө амьдралынхаа бүх сонголтоо хийдэг шүү. Таны амьдрал бол таны хийсэн олон сонголтуудын үр дүн шүү гэдгийг ойлгож ухаараарай. Энд өөр хин нэгэн буруутай биш ээ. Та бол өөрийнхөө амьдралыг бүтээсэн гол хүн нь. Ирээдүйд ч бүтээх гол хүн нь. Тий. Тэгэхээр энэ бүхнийг үргэлжлүүлэх үү? Эсвэл ухамсартайгаар үлдэх үү, ухамсаргүйгээр үлдэх үү? Шинээр эхлэх үү, үргэлжлүүлэх үү? Тэрийгээ бид нар шийдэх нэ. Тэр нь хүртэл сонголт байх нь тий. Би биш нэрээ. За ингээд үүний дараа саяын сэдвтэй яг холбогдох нэг сэдв гарч ирж байгаа. Энэ нь юу вэ гэвэл миний ухамсаргүйгээр ер нь үйлдээд идэг сонголтууд маань ямар учир шалтгаанаар энэ сонголтуудыг би хийгээд байдгийм бэ гэдэг учир шалтгаанаа таньж ойлгож анзаарч эхэлдэг. Жишээлбэл найз нь яг тэгчихсэн юм. Би нөгөө жоохон байхад манай гэрийнхэн надад чихэр нь ерөөсөө өгдөггүйсэн. Би бараг жилдээ ингээл нөгөө том баяруудаар л нэг юм чихэр иддэг. Тэгээд ээж аав маань болохоор нөгөө намайг хайрлаж байгаа нь л тэр юм л да. Тэг миний хүүхд ингээд чихэр хидэд байвал шүдэн өвд чинь дээрээс нь чихрийн шижимэж өвчтэй болчихъя гэж айгаад. Гэхдээ би нөгөө чихрийг идэхийг маш их хүсдэг байсан хүүхэд байхдаа тий. Тэгээд нөгөө чихрийг
хитрхи баг эзснийхаа улмаас чихрэнд ийм донтолттой болчихж байгаа насан туршид. За яг нөгөө бие даагаад ирэхин цагт те өөрөө ажил хийгээд өөрийн гэсэн орлоготой мөнгөтэй шийдвэр гаргах эрхтэй болоод ирэхээр би шүү цалингийнхаа баг нилээ товыг нь дандаа амттай юмд өрдөг гэсэн. Торт маш их идэн. Ямар сандаа бүр баг би бүтэн торт ингээд сууж хагаад ганцаараа идэж штэ те. Тэгэл маш их ирзэн чихэр, зайрмаг, шоколад, үрлэн чихэр гэдэг ч юм уу. За ингээл амттангуудыг бол ингээд бараг л уудаг л байсан дөө. Тэгээд яг энэ сэрэлт явагдсны дараа би яагаад ийм их амттай идэд юм бэ гэд учрыг нь олсон чинь нөгөө ээж аваа хоёрын маань намайг хүүхэд байх үед тэр амттай чихэрлэг зүйлийг хангалттай өгөөгүй улмаас надад ийм дутуугийн комплекс гэдэг ч юм уу сэтгэхгүй гажуудал үүссэн байгаа доголдол. Тэгэхээр би нөгөө өөрөө шийдвэр гаргах тийм одоо эрх мэдэлтэй боломгцоо нөгөө дутуу хүслээ дүүрэх гээл яваад исэн байгаа даахгүй. Тэгээд өмнө нь би яагаад ийм их чихэрлэг зүйл идээд идэм бэ? Яагаад ийм их чихэр шоколадны бараг ийм донтолттой байгаад идэм гэдгийг бодох нь битэл анзаардаг ч юу. Зүгээр л ухамсархууг давдаа ингээл авал идчихээл. Өдөр болгон ажил дээр цайны цагаар амттай авч иддэг ч юм. Гэх мэтэр ингээд миний хийгээд идэг үйлдэлүүд нь ямар шалтгаан улбаагаар би үлдээд байдаг болсон юм бэ гэдгийг хүн таньдаг болтгоо гэдгийг хэлэх гээд байна. За тэнгуү түрүүнээ зэрж штэ тий. Ухамсаргүйгээр ингээд чихэр шоколадаа идээд идэгсэн гэх. Тэгэхээр бидэрт ямар нэгэн байдлаар ухамсаргүйгээр үлдээд байгаа хэсэг байна тий. Альва нэг үлийг. За тэнгүүд бид нар анх төрөөд 7 нас хүртлээ одоо цэвэрхэн цаас байна гэж төсөөлөх юм бол одоо тэр тухайн цаасан дээр бид нар ингээд янз янзын кодууд бичдэг гэдээ ярьдаг штэ тий хэдүүлээ. Янз янзын мэдээллүүд бичигдчихэдэг. За одоо энэ нь зөв, тэр нь буруу, энэ ийм байх хэвээр, тэр тийм байх хэвээр, эцэг ихээ ингэж хайрлах хэвээр, эсвэл чи одоо том болоод сайн хүн болох хэвээр ч гэдэм үү те. Гэт янз янзын юмнууд биччихэдэг. За тэгээд мэдээж одоо бидний амьдралд чинь янз янзын юм тохиолдсон шүү дээ те. Таагүй зүйлс тохиолдно, маш хүчтэй одоо юу гэдэг үйл явдлуудаас тохиолдож болно. Эсвэл маш хүчтэй баярлах ч гэдэг. Сэтгэл санааны янз янзын юм хүчтэй цохилтууд одоо хүүхдэд орж ирдэг гэх юм уу. За тэгээд бид хэд нөгөө трама гэж ярьдаг. Сэтгэлийн шарах. За одоо тархины гажуудал ч гэдэг юм уу. Сэтгэхүйн гажуудал. Тийм сэтгэхүйн гажуудал гэж ярьдаг. За тэгээд энэ нөгөө нэг хүчтэй янз янзын энэ сэтгэл зүйн энэ хүчтэй цохилтуудаас болоод хүнд нэг юм бидний яриад байдаг нөгөө эго хамгаалтын систем үүсээд тэгээд түүн дээрээс тулгуурлаад бид нар тэр тухайн одоо бичигдсэн кодноос хамаарат сонголтуудыг хийж эхэлдэг, шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг. Ерөнхийдөө бол энгийнээр бол дотор юу бидэрт зурагдаж тэ тогтсон байна. Ямар код бичигдсэн байна. Тэр нь бидэрт ирээдүйд гадагшаа тусгал болоод бидний нөгөө бодит амьдрал дээр хэлбэржиж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө бага насндаа ч юм уу ямар төрлийн трама, сэтгэлийн шархууд авсан байна. Тэр нь яг ямар зан характер болж гарч ирээд бидний амьдралд нөлөөлөд байна вэ гэдгийг бид нар дийлэнхтэй ихэнх тохиолдолд анзаарахгүй яваад идэх гэсэн. Угаасаа л юм байх ёстой ч гэдэг юм уу. Эсвэл би угаасаа л аавтайгаа адилхан, эсвэл ээжтэйгээ адилхан, манай удам угаасаа юм ч гэдэг юм уу. Тэгээд дээр нь бид нар түүнийгээ бүр нөгөө ухамсаргүйгээр үйлдэхээс гадна ухамсарлах нь битгий хэл түүнийгээ бүр нөгөө өмөрдөг. Өмөрөх шиж хандлагатай болчихсон байдаг. Би өмөрн. Тий, ямар нэгэн үйл явдал болвол би угаасаа ийм араншинтай юм чинь ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг тэр намайг тэгэж уурлуулсан болохоор би ийм үйлдэлийг хийсэн ч гэдэг юм уу. Дандаа нөгөө гадаад орчин руугаа илүү чиглэлж ингэж амьдрсныхаа үр дүнд аливаа одоо гадаад орчноос ирж байгаа зүйлийнхаа чохирогч нь болоод аливаа гадаад орчноо үүсгэж байгаа зүйл нь өөрөө биш юмаа гэдгээч өөрөө юмаа гэдгээч ойлгохгүй ингээд нэг юм харанхуу юм манан дунд яваад байгаа юм шиг болчихсон байдаг. Тэгээд сэрсэн хүн гэдэг маань энэ бүх зүйлийн энэ учир шалтгаан, хоорондын холбоо, за тэгээд энэний цаана яг аль нь алинтайгаа холбогдоод энэ үйл явдал энэ анх энд үүссэн юм байна штэ. Хүүхэд байхад би ингээд гомцсон учраас би энэ үйлдэлийг ингээд хийгээд байд юм байна штэ гэдэг бүх тэр учир шалтгааныг ойлгож эхэлдэг. Тэгээд ирэхээр нөгөө манд байсан хүн чинь баг ман нарилаад за баг хордлогонд орсон шахуу хүн чинь нөгөө хордлогоноос ингээд гараад аливаа зүйлийг ингээд ойлгоод эхэлдэг. Тэгээд ирэхээр хүн нөгөө цэвэршээд гэх юм уу айгу юм тунгалгаар харж эхэлдэг болдог гэсэн үг. Тийм. Урд нь бол нөгөө амьдралыг яг тэр травмагаар мөн далд хумсарт бичигдсэн төрөл бүрийн нөгөө үнэн бодол мэддэхгүй мэдээллүүд гэдэг юм бохирдсон линзээр хараад байна шүү дээ нүдний шилээр тий. Яг зөв. Тэрийг нөө цэвэрлээд ирэхэр чинь цэвэр сайхан линз шилээр яг бодит байдлыг харах нүд маань нэгдээ. Тэгээ нөгөө энгийнээр нэг дурангаар л төсөөлүүлчих болтго юм дөө тий. Гэт нэг юм
эцэг их маань л ерөнхийдөө бид хэдэг төрөнгүүд л ингээл нийлүүлээ сайхан ингээл нэг дуран өгсөрч өгнө шүү дээ тий. Тэгэл за миний хөө энийг зүчих гээл тэгэл амьдралыг яг тэр дурангаараа ингээл хараал. Тэгэхэр чин хүн болгоны зүүж байгаа дуран чин өөр шүү дээ тий. Зарим нь одоо юу гэдэг хайрыг одоо сайхан харталт гэж ойлгодог хүн байна. Зарим нь хайрыг одоо юу гэдэг маш юм ааштай зодтолтоол ингэхлээрэл би энийг хайрлж гин гэж ойлгодог хүмүүс байна. Зарим нь маш гоё хүндлэхийг хайр гэж ойлгодог хүмүүс байна тий. Тэгэхээр яг дуран нь өөрөө ингээд нэг супер юм дуран байхгүй тий. За хайр бол энэ юм аа, халамж бол энэ юм аа гэх ингээд кодлоод ингээд сайхан ингээд өгцөн. Тийм тэгэл ерөнхийдөө тэр дуранг тайлж хардаг л гэдэг санаа тий. Сэрсэн хүн гэдэг бол энэ яг нөгөө хоёулынгийнх нь хортой найзаасаа чөлөөлөгдөхөө гэд подкаст хийдэж шүү дээ. Тэрний доор нөгөө айгу гоё зарим хүмүүс нь би чинь өөрөө хортой хүн байсан биш үү гэд яг нөгөө хүмүүсийг те энээс л болохгүй байх амьдрал юм байна гэдгийгсэн чинь үгүй ээ болохгүй байсан итгэхэд нь би өөрөө байсан юм биш үү гэдэг ингээ ойлгож шүү дээ. Тэгээ энэ дээр бас нөгөө бас нэг гоё нэг зүйл нэмж хэлэхэд өөрийнхөө ингээд зүүцэн байсан дурангаа ингээд ойлгоод харж ш. Тэгээд бусдын дуранг сонирхож эхэлдэг. Тий. Ямар дурангаар энэ хүн амьд. Ямар дурангаар тий. Тэгээд ирэхээр бидний нөгөө нэг ухамсарт хилээд байгаа процесс чинь тэнд явагдаад байгаа гэх юм уу. Окей за бата маань ч гэдэг юм уу те. Ийм амьдралыг туусан хүн юм биш. Тэгвэл аав ээж нь ийм байгаад магадгүй багтаа нэг ийм хэцүү зүйл тохиолдсон юм биш үү. Тэгэхэр чи энэ хүн чинь ийм зан гаргаад дим юм биш. Ингээ юмны нөгөө цаад учир шалтгааныг ойлгоод ирэхээр аливаа юм чи нөгөө нэг тэр хүнийг үзэн ядахгүй шүү те. Эсвэл өрөвдөх биш ч гэдэг юм уу те. Яг яагаад ийм байгаа гэдэг тэр зүйлийг ойлгочихлоор бидний ухамсарт хэлчихдэг л гэдэг. Бид нэр тэгдэж штэ. Миний зөвл гэж бодоод байдаг штэ. Тэгсэн чинь нөгөө өөр хүний дурангаар амьдралыг хараад эхлэхээр хүүе эн чинь миний зөв биш юм биш штэ. Хэний ч зөв байж болох юм биш штэ. Ер нь зөв буруу гэдэг зүйл байхгүй юм шүү гэд яг тийм гоё ойлгоод. Тэгэл яг нөгөө зөвхөн зөв байгаа зөвхөн буруу байгаа гэдэг нөгөө хүлээснээсээ тайлагдаад хүй аль нь ч байж болох юм биш тэгээд хэрэгчлөөг мэдрээ. За үүний дараа сэрсүүнд юу тохиолдог вэ гэдэг сэдв маань сайхан үргэлжлээд явж байгаа шүү дээ тий. Сэрсүүн гэж хэмбэ гэд. За үүний дараа сэрсэн хүм маань өөрийн үн цэнийг ойлгож өөрийгөө хайрлах хайрыг ухаарч эхэлсэн хүн юм гэж хэлнэ. Ерөөсөө нөгөө хүн гэдэг бол өөрөө бүхэл орчлон ертөнц оршихуй юм аа. Хүний дотор ертөнц бүхэлдээ багтдаг юм аа гэж яриад байдсан шүү дээ. Тэгээд орчлон ертөнцийг таниа гэвэл та өөрийгөө таниа гэдэг ч юм уу. Бас л нөгөө нэг аваа их соёнгийн эрүүлэгчид мэрэгдүүд маань энийг л хэлээд байдаг. Найз нь бол яг тэгж боддгоо. Би сэрэлт эхлэхээс өмнө зүгээр ингээд амьд л яваад байсан юм байна. Ямар ч ихсэн нэг амьд. Яг энэ сэрэлт эхэлсний дараа бол би яг амьдарч эхэлсэн юм байна гэж боддог. Яг байна. Тийм. Тэгвэл тэрнээс өмнө энэ юу хэлээд байгаа гэхээр би яг сэрэлт явагдахаас өмнө хүний үн цэн, хүний өөрийгөө хайрлах хайр гэж юу гэдэг юм бэ гэдгийг ёор мэддэггүй явсан юм бэл. Яг өөрийгөө хайрлах хайр гэхдээ ингээл гоо сайханд орох, найз нөхдөд уулзч цагийг гоё зугаатай өнгөрөөх, за ийш тийшээ аялах ч юм уу те нэг ингэж боддог. Эдгээр нь мэдээж хэрэг мөн л дөө. Гэхдээ миний хийдэг байсан тэр өөрийгөө хайрлаж байна гэж боддог үйлдэлүүд нь нэг юм асар том нуур байлаа гэж үзэхэд те. Тэр нуурын уснаас нэг юм аягаар л хутгаж уугаад байсан асуудал л байсан юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Тэг хүүе энэ өөрийгөө хайрлах хайр гэдэг чинь бүр юу вэ гэдэг баг нөгөө Эврика гэд нээлт хийж байгаа юм шиг юм болчихсон. Тийм те. Хүн чинь ингээ бүхэл бүтэн ертөнц ингээ миний дотор биш. Бид нар нөгөө өөрсдөө ч мэддгүү явж байгаа шүү дээ. Одоо түрүү найзын хэлдгэр те яагаад чихэр идээд байгаагаа ч ойлгохгүй явж исэн байх нь шүү дээ те. Тэгж яхад чинь бид нар чинь ингээд бүхэл бүтэн ертөнц миний дотор байна. Хүний мэдрэмж гэдэг чинь хязгааргүй. Хүн юу ч байж болно те бүх зүйл байж болно гэд ингээд бодохоор өөрийгөө маш бага таньдаг, өөрийгөө маш бага сонсдог, өөрийгөө маш бага анхаардаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр чи зүгээр маш энгийнээр өөрөө өөртөө би ямар харилцаатай байгаа юм бэ? Миний дотор байгаа нэг хүн байна. Үүнийг би ярьж байгаа нэг нь байна, сонсож байгаа нэг нь байна гэж ингээ хоёр хүн байна гэж бодоход тэр хоёрын хоорондох тэр харилцаа ямар байгаа юм бэ л гэдэг ойлголт байгаа байхгүй тий. Тэгэхээр би тэр хүний чихэр яагаад идээд байгааг нь би зүгээр найзынхаа би чихэр яагаад идээд байгааг ойлгохгүй бол би бас тэр хүн тайртай бас мөн үү? За тэгээд энэ өөрийн үн цэн гэдэг дээр хүний үн цэн өөрийнхөө үн цэнийг яаж ойлгож ухаарч эхэлсэн бэ гэвэл би яг иддэг хоолноос л эхэлж ирсэн.
Өмнө нь болохоор нөгөө өөрийгөө хайрлж ийн гэж бодож байгаа боловч миний эрүүл мэндэд те миний энэ махан биед маань ашиг тус үр шимийг өгөхгүй надад ер нь бол хор болохоор хоол хүнсийг ямар их хэрэгэлдэг байсан юм бэ гэдэг ингээл анзаарч эхэлж байгаа. Жишээлбэл одоо бол найз нь газтай ундаа би баг уудаггүй те. Үнэхээр онцгой тохиолдолд газтай ундаа удаг. Миний идж байгаа хоолнууд маань надад яг ашигтай юу гэдгийг бодохоос л эхэлж ирсэн. Энэ дээр болохоор хамгийн гол яг энэ өөрийн үн цэнийг ойлгож ухаарч эхлэхэд маань яалтч өвгдээсүүдийн маань хэлсэн үг. Би яг нөгөө өвгдээсүүдтэйгээ анх оюун санаагаараа холбогддог болол тэгэл айгүйх асуултууд асуудаг. Тэгсэн чинь надаа ингээд амар их хайр мэдрэгдээд иддэг гэсэн юм. Тэгэл би ч анх яг харилцаж эхэлж байхдаа ингээл битүү уйлдаг. Ерөөсөө л нэг хосон нүдэн гүн шиг хэдэн цаг магаар уйлдаг байсан. Нэг удаа та нар надад яагаад ийм их хайртай юм бэ гэд асуусан чинь миний охин чинь өвгтээс бүхнийхээ өсөрсөн цус, тасарсан махан, ургаж түлпсэн ясан шүү дээ. Бидний бүх одоо амьдын минь те амьд явсны минь гэрчлэгээ бол чи юм шүү дээ гэж хэлсэн байхгүй. Үргэлжлэн чи юм шүү дээ. Надад аюугаа шүлгэлж хэлж өгч ирсэн юм аа найзад нь. За тэгээд ингэж хэлчихсэн. Сайн болоод саар, сайхан бөгөөд муухай, садаа ба боломж савн дотор хамт оршиж байдаг юм. Өөрийгөө өрөвдсөн хүн өөдөлдөггүй, өөрийгөө муушаасан хүн гавдаггүй, өөрийгөө голсон хүн бүтдэггүй, өөрийгөө буруутгасан хүн гэрэлтдэггүй. Өөрийгөө хайрлсан хүн сэгдэг, өөрийгөө зассан хүн дэвшдэг, өөрийгөө өөрчилсөн хүн гэгэрдэг, өөртөө итгэсэн хүн ялдаг. Учир юун химээвэл өчүүхэн гэж голох өвөр бид чинь өвгөд эмгэд өвг дээдсүүдийн чинь цусан урсаж, эсэн амьдарч цугаар хамтаар оршиж явдаг юм аа. Өөрийгөө өрөвдсөн, олсон, муушаасан, буруутгасан бол үн цагийн өвгөд эмэгтэй гутаасантай ав адил ганцаар оршдог гэж бодсон уу? Өөрийгөө дангаар амьдардаг хэмээн сэтгэсэн үү энэ нартад? Эцэг эмэг бүхний чинь инэрл болоод хүч чадал эрдэм ухаан тэргүүтээ авьяас бэлэг бүхэн энэ бид чинь дамжиж эд эс бүхэнд чинь цутгагдсан байдаг юм. Ухаараарэ гэж хэлж өгсөө. Ваа, ямар гоё юм бэ. За эндээс манайха ерөнхийдөө юу хэлэх гээд байгаа санааг нь ойлгож байгаа гэдэгт итгэж байна. За сэрсэн үнийг таних сүүлийн одоо шинж тэмдэг гэх юм уу? За тэрний юу вэ гэх юм бол сэрсэн үн гэдэг бол орчлонгийн зам оршихуун хуулийг ухаан ойлгож хүлээн зөвшөөрсөн хүн байдаг. Ерөнхийдөө бол бусад үгүй бол би үгүй гэдгээ маш сайн ухаарч ойлгосон байдаг. За энэ орчлонгийн зам оршихуун хууль гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл ерөөсөө амьдралын үйл тохиол бүхэн нь утга учиртай одоо зоригтой тохиолддог юм байна л гэдгийг ойлгодог болчт юм байна. Бид нар болохоор манайхаа ингэдэг юм байна л та. Нөгөө одоо цагтаа оршихоо гэж одоо хүн болгон яриад идэв шүү дээ тий. Одоо цагтаа оршоо тэгвэл та ингээд амьдрсан шиг амьдрын орчлон таньж мэднэ гэдэг ч юм. Одоо цагийн хүчээ гэл яриад идэв. Тэгээ энэ яг юу хэлээд байгаа юм бэ гэд өмнө нас ерөөсөө ойлгодоггүй байсан. Яг юу хэлээд байгаа юм гэд. Тэгээд яг энийг ойлгож эхэлсэн нь болохоор би өөрийгөө өнгөрсөнд гацсан буюу харуусал, гомдол, харамсал гэдэг маш том эгон дундаа живж амьдэрдэг байсан юм байна гэдгийг ойлгосон. Эго буюу сэтгэлийн ор. Тэгээд юмас айл хэдийн болоод өнгөрчхөөд байхад тэр зүйлсийг би өөрчилж чадахгүй байж иж тэр үйл явдалд харамсаж гин, харуусаж байна, одоо буруутгаж байна, гомдож байна гэдэг чинь өөрөө би нэгэнт хянаж чадахгүй зүйлийг хянах гэж оролдоод байсан буюу би тэр болоод өнгөрсөн зүйлийг стилтэй одоо хүртэл бодсон юм байна гэдэг чинь өнгөрсөн цагт гацчихсан байсан юм байна. Би өнгөрсөн цагт амьдраад байгаа хүн юм байна гэдгийг ойлгож таньсны ачаар одоо цаг гэж юу хэлээд байгааг ойлгож эхлэх одоо суурь маань тавигдсан тий. Тэгэнгүүт ирээдүйн цаг гэж байгаа шүү дээ. Ирээдүйн цагт болохоор юу болох вэ те? Ирээдүйд юу болох вэ? Би энэ үйлдэлийг хийчихвэл ирээдүйд юу болох вэ? Маргааш юу болох вэ? Жилийн дараа би хаана хүрсэн байх вэ ч гэдэг юм уу те? Тэр ирээдүйд болох ямар нэгэн зүйлсийг хэтрүүлэн бодож, болоогүй байгаа зүйлд болсон юм шиг хандаж өөрийгөө зовоох, эсвэл түүн рүү тэмүүлж яарах, уралдах ирээдүй рүү бөөндө уралдажгүй их эсвэл ирээдүйгээс айх гэдэг энэ айдас гэдэг энэ мэдрэмжүүдээс болоод бид нараас одоо цагт орж чаддаг. Тэгэхээр ирээдүй гэдэг бол
миний одоо хийж байгаа сонголтоор би чи юм байна штэ гэдгийг маш сайн ойлгоод ирэхээр яг одоо цаг гэдэг цагийг мэдэрч эхэлдэг. Өнгөрсөн гэж байхгүй, ирээдүй гэж байхгүй ч юм шиг тий. Гаргаад ирээч гэхээр хаана байгаа мэдэхгүй. Миний тархин дотор л байгаа тий. Миний толгой дотор, оюун бодол дотор л байгаа. Энэ бүхэн чи ерөөсөө цаг хугацаа гэдэг зүйл чи өөрөө одоо цагуудыг хэлэхээс байсан юм байна штэ гэдгийг маш сайн ойлгоод. Тэгэхээр хэдүүлээ нөгөө болоогүй зүйлт буюу ирээдүйн үйл тохиолд зовноод түүнээс айгаад байна гэдэг чинь бид нар ирээдүйд амьдраад байна. Тэгэхээр яаж одоо энэ одоо цагтаа төвлөрөх вэ? Тэгэхээр эндээс бид хоёр юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл ерөөсөө энэ дэлхий дээр амьдарч байгаа ихэнх хүмүүс магадгүй бараг 195% нах тий өнгөрсөнд юм уу ирээдүйн цагт амьдарч явдаг. Эсвэл хоёуланд нь зэрэг ч юм уу. Тэгээд гэтэл бүх зүйл яг энд яг одоо л оршиж байдаг юм байна л та. Тэг энийг бол үгээр тайлбарлаад манайхаа угаасаа ойлгох хэцүү. Та бүхэн маань яг яаж үнийг ойлгож тий ухаарл болгох вэ гэх юм бол энийг хүн өөрөө мэдэрчээж ойлгох юм байна. Одоо би жишээлбэл та бүхэнтэй өрөөс өмнө идж байгаагүй хоолыг чинь хэлээд тэр хоол тийм амттай тий гэд яриад байвал тэр амтыг амтлаагүй хүн чинь мэдэхгүй шүү дээ тий. Тэрэн шиг яг тэр хүн өөрөө оролдлого зүтгэл гаргаж ийж өөрөө тэрийг туршиж үзэж ийч ч юм уу мэдэрчээж ухаардаг зүйлс бол одоо энэ амьдралд дүүрэн байна. Тиймээс та бүхэн маань яг энэ ирээдүгээс айх айдас зовнил, за өнгөрсөнд харуулсах, харамсах, гомдох, за буруутгал гэдэг эгонуудаа сэтгэлийн хоруудаа цэвэрлээд эхлэхээр одоо цаг гэж юу яриад байдаг юм бэ гэдгийг өөрсдөө угаасаа ойлгоод эхэлнэ. Энийг хэлээд байгаа байсан юм бэ штэ гэд мэдэрчл ойлгох боломжтой. Тэгээ эрэгтэй хүмүүст бол эмэгтэй хүн төрөхтэй ингэж өвддөг гэдэг хичнээн яриад нэмэргүй штэ тий. Өөрсдөө төрж иж тэр өвдөлтийг ойлгоно гэдэг шиг. Тэгээ нөгөө нэг бидний бас нэг хүлэн одоо түрүүн орчлонгийн зам оршихуйн хууль гэдээ ярьж штэ. Хамгийн хүнд зам бол нөгөө үхэл хацал тий. Ууга шүү. Хайртай дотны нандин хүмүүсээ алдах их тэр цаг үе мэдрэмж бол. Ерөөсө хүний амьдралын хамгийн хүнд хэцүү мэдрэмж. Үхэл гэдэг зүйлийг ер нь дээлэн хүмүүс ярих дургүй байдаг. Сэрсэн хүн гэдэг бол яг маш их нөгөө үхэд сэхдэг дотроо тийм мэдрэмж нь нөгөө эго өх болгонд л нэг өөрийгөө өхүүлээ дахиад шинээр төрж байгаа гэдэг ойлголт явж идэг. Тэгээд ер нь үхлийн талаар маш их бодогч гэдэг юм уу те яг түүний мөн чанар гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болдог. Одоо нэг хүндрүүлээд бас битгий ойлгоорой манайхаа нэг орчлонгийн зам мам гэдэг ч юм яриад хүн сонсогдож гэсэн энэ маш нөгөө энгийн зүйлүүд л яваад байна л та. Жишээлбэл үхэл гэдэг зүйл нь өөрөө энэ амьдрал дээр ирсэн хүн болгонд тохиолдох нь гарцаагүй юм байна тий. Тэгвэл энийг бид нэгэнт хянаж чадахгүй юм байна. Зогсоож чадахгүй юм байна. Өөрчилж чадахгүй юм байна гэдгээ хүн нөгөө хүлээн зөвшөөрөөд эхлэхээр яадаг вэ гэвэл тэгвэл үхэл хүртэлх цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй аз жаргалтай өнгөрүүлэх вэ гэдэг дээрээ төвлөрдөг болчихдог гэсэн үг. Үхэхдээ за би бол үхэх нь бол тодорхой юм байна. Зүхтах боломжгүй юм байна. Тэгвэл үхэх хүртэл цаг хугацаагаа нэг тэг сайхан амьдралыг амтлаад хийж бүтээгээд сэтгэл тэнүүн амьдралаас явчих юмсан да гэд боддог болчихдог юм шиг. Амьд явах тоглоом дуусаад амьдрах тоглоом амьдрч эхэлдэг гэсэн шүү дээ тий. Тэгээд ирэхээр нэг цаг хугацааны мэдрэмж хүртэл шал өөр болчихдог. Бүтэн сарна бүтэн жилч болцсон юм шиг мэдрэмж төрөх гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ нөгөө одоо цаг гэдэг зүйлийн хүч нь энд байна. Бид нар ирээдүг рүү яараа л түүн рүү тэмүүлээл яваад хахаар өнөөдөр яаж өнгөрч байгаа мэдэхгүй тий. Яг одоо байж ич одоо би нэг хоол идчихэж энэ хоол маань ямар амттай байгааг мэдэхгүй. Маргаашийн хоолыг бодвол тий. Жилийн дараа ямар хоол идэх ч гэдэг юм уу тэр талаараа бодоод тахаар би өнөөдрөө таашаач чадахгүй шүү тий. Тэгээд ирэхээр нөгөө цаг хугацаа чинь ингээд хараад байгаа юм шиг тий. Заримдаа нөгөө жилийн өмнө яалаа гэд ингээд сандаггүй. Тэгээд одоо сэрхээс өмнө ч гэдэг юм уу тий. Би ингээд зарим цаг хугацаа яаж өнгөрснгийг сандаггүй шүү. Тэг найз нь ч ихсэн. Яг ингээд нэг юм зомби модон дээр явцсан байгаа хгүй тий. Яг л нэг таалталд нэг бахан зомбинууд явж байгаа л. Тэнгүүд яг нөгөө одоо цаг гэдэг нөгөө яг мэдрэж эхлээд тий. Тэрийг таашаагаад эхлэхлээр ингээд бүтэн өдөр хүртэл тий жил шиг ч юм шиг сар шиг ч юм шиг мэдрэгдэж болдог. Тий. Тэгэхээр бид нар бас нэг бодлын бидэрт маш богино хугацаа байгаа юм шиг тий. Байгаа ч гэсэн яг одоо цагтаа гоё таашаагаад ирэх юм бол бидэрт маш гоё момент тий яг энэ одоо цаг гэдэг чинь өөрөө маш гоё урт удаан таашаалтай аз жаргалтай өнгөрч болно гэж хэлмээр байна. Тийм тэгэхээр амьдрал яг нөгөө урт богиндоо гол нь биш
та амьдралыг хэр утга учиртай өнгөрөөсөн бэ л гэдэгтээ хүний амьдралын тэр чанар амьдрах үн цэн гэдэг зүйл нь хэмжигддэг юм байна да гэж сүлд ойлгосон. Яг үнэ. Чанартай амьдрий манайхаа. Yes. За тэгээд манайхаа ер нь бол өөр сэрсэн хүмүүст тохиолддог. За өөргөө сэрсэн үгүйгээ ер нь бол таньдаг гэдэг ч юм хүн болгон дээр бас өөр шинж тэмдгүүд, мэдрэмжүүд энэ амьдралын ухаарал, энэ өөрийнхөө амьдралын зорилгыг олох, тэр амьдралыг мэдрэх гэдэг ч юм мэдрэмжүүд өөр байна. Өнөөдөр болохоор сая та хэддээ ярьсан бас л сэрсэн хүмүүст тохиолддог нийтлэг энэ үйл тохиол, шинж тэмдгүүд гэдгийг базаад ярьж байна. Түүнээс биш бүгдийг нь ярьсан гэсэн үг биш шүү. Яг үнэндээ ярих юм бол дуртад барахгүй. Энэ хорвоо ертөнц гэдэг чинь өөрөө асар баялаг, асар том, хязгааргүй шүү дээ, тий. Тэгэхээр хүн болгоны дотор орж бүх зүйлийг мэддэг юм шиг ярих ямар ч боломжгүй угаасаа. Тий. Тэгэхээр энэ бол ер нь альва юм гэдэг нэг хэсэг нь л байдаг, тий. Хин нэгэн ямар нэг зүйл ярьж байгаа бол тэр том бүхэл зүйлийн нэг хэсэг нь л байдаг. Зөвхөн одоо тэр хүн өөрийнхөө нүдээр таньснаа л илэрхийлж гаргаж идэв шүү дээ. Яг үнэ, тий. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Манай подкастын ураа та засварвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөнө. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Утгагүй уулзцгаая.